Хай отогнуудаа отонош байна. Өнөөдөр би одоогийн тухай аюулгүй сонирхолтой 3 фактыг олж мэдлээ. Бичлэгийн төгсгөл хүлээн аваа үзээрэй. Үүний өмнө One Piece anime фильм зэтийг хамтдаа үзэн сонирхцгаая. Let's go. Хар гарт Зеф. Хуучин тэнгисийн цэргийн адмирал байсан Нё тэнгисийн нацчуудын удирдагч тэрээр Фүрэ арал дээр тэнгисийн цэргийн хүчний эсрэг давталгаа эхлүүлдэг. Энэ үедээ Зеф Диана чулууг хулгайлж Кизаро болон тэнгисийн цэргийнхэндээ тулаанхийн Диана чулууг ашиглаж адмиралыг ярлах гэж оролддог боловч далайд шийдүүлдэг. Анамын Сакура цэцэглэх үед модны доор цуглаж гэр бүл найзуудтайгаа хамт байж Сакура цэцэглэхийг үздэг баяр. Хүмүүс ихэвчлэн ууж идэх, хөгжим тоглож дар суух гэх мэт зүйлсийг хийдэг. Энэ баярын үеэр дэрсэн малгайтынхан ч мөн адил баярлагдсан гэж байтал Зефиг далаад ухаангүй байдлаар олдог. Луфи өөрийн гомогомно чөтгөрийн жимсний хүчээр түүнийг татаж авдаг боловч Зефийн хиймэл гар болох Баатлс машрыг барихад Луфи бүх хүчээ алдаж ундаг. Зефийн гарыг чөтгөрийн жимс хэрэглэгч нарын эсрэг ашиглахын тулд Кайросикигээр хийсэн байдаг. Chopper Зефийн шарахыг эмчлэхийн зэрэгцээ Нами зөвхөн хиймэл гарынхын тухай биш мөн Зефийн биеийн том булчин олон тооны тулааны сорвийг хараад санаан зовндог. Луфи Намиг тайвшруулж хэрвээ Зеф аюултай бол түүнийг устгах болно гэж хэл. Зеф ухаан орох үед эхэндээ бүх зүйл сайхан байсан ч Луфи болон Зеф хоорондоо танилцах үеэр Зеф нь Monkey D. Luffy-ийн далайн дээрэмчин гэдгийг мэдээд дэрсэн малгайтын руу дайрдаг. Луфи Зоро Санжигийн эсрэг тулаанд орж Зефийн байршлаг Weaver Card ашиглан олсон Эйн болон Винснер ирж баримтчилгыг оролдох боловч дэрсэн малгайтын эсэргүүцэж Эйн өөрийн чөтгөрийн жимсний хүчээр Nami, Chopper, Brook болон Nico Robin-ы насыг 12-оор багасгадаг. Винс өөрийн чөтгөрийн жимсний хүчээр Франки, Усоп, Брук нарыг модоор уйж Луфи Зефтэй ганцаараа тулаан хийдэг. Гэхдээ түүний Баатлс маш гарт баригдсанаар Луфи яаж ч чаддаггүй. Зеф Луфиг Monkey D. Garp ачгүй гэдгийг мэдээд тэднийг устгах гэж оролдог боловч дэрсэн малгайтынхаа арай л гэж амьгардаг. Тэнгисийн цэргийн штаб дээр Зефийн байшлыг олж мэдсэн цэргийнхэн Диана чулууг буцааж авахар шийдвэр гаргана. Док арал дээр ирсэн дэрсэн малгайтынх нь Зефийн эвдсэн 500 саныг засаж байхдаа мобинтэй уулзаж түүний ач охин энэ арал дээр Зефийн давталгаанд өртсөн далайн дээрэмчид их хэрдэг талаар хэлдэг. Мобин Зефийн далайн дээрэмчдийн мөрөөдлийг үгүй хийлгэж бухимдаж явдаг ба дэрсэн малгайтынханд хамгийн хүчтэй тоног төхөөрөмжөөрөө ханган явуулдаг. Дэрсэн малгайтынхан Кузантай уулзаж Кузан тэдэнд Акаинутай хийсэн тулаандаа ялагдан тэнгисийн цэргээс гарсан тухайгаа хэлдэг. Мөн тэдэнд Зефийн байгаа газар болон явах замыг нь зааж өгдөг. Дэрсэн малгайтынхан 2 дахь аль руу орж галтуул тесрэх үед Зеф Эйн болон Винснерийн эсрэг дахин тулаан хийдэг боловч Garp, Kobe болон Helmupod Зеф нэгэн үед тэнгисийн цэргийн үнэн шударга амиа үл хайхранд тулалддаг тэрээр залуугаараа тэнгисийн цэргийн адмирал болсон. Түүний 50 сайхан амьдралд түнд өш сансан далайн дээрэмчдийн гарт эхнэр хүү хоёр нь үргэлжснээр түүний амьдрал оронгоороо өөрчлөгдсөн. Тэр тэнгисийн цэргийн адмиралын хүнд ачааг ойлгон залуу усан цэргүүдэд бэлтэх үүрэг өөртөө өгсөн. Алдартай бүх тэнгисийн цэргүүд бүгд түүний шавнар байлаа. Баатар бүтээмээр байсан тэрнийг ахин уу гашуун нөмөрсөн юм. Зефийн захирч байсан бэлтгэлийн хөлгийг чөтгөрийн жимсний хүчтэй далайн дээрэмчдийн гарт өртөж Зеф нь нэг гараа болон хоёр хамтрагчийн хамтаар л амьд үлдсэн. Түүнээс олж чөтгөрийн жимсний хэрэглэгчдийг ялгах зориулттай Баатлс машрах хиймэл гарыг тэнгисийн цэргийн шинжлэх ухааны ажилтнууд түүнд бүтээж өгсөн. Гэтэл тэр жилд шавнырыг нь насан далайн дээрэмчдэг засгийн газраас Шижибукай болгосноор Зеф тэнгисийн цэргийг орхин Нё тэнгисийн нацистчуудыг байгуулах болсон. Док арал дээр Кузан Зефийг 3 галын арал болох энд поинтыг зорж байгааг илрүүлдэг. Энэ 3 арал нь бүгд тесрэх үед бүх тэнгисийн амьдрал бүхэлдээ устгах том хэмжээний дэлбэрэлт болох аюултай. Дэрсэн малгайтынх нь Нё тэнгисийн нацистчуудтай 3 дахь тулаанаа энд поинтэд тулалдаж Зеф болон Луфи нар тулаанд орно. Зоро болон Санжи Эйн болон Винснерийн эсрэг тулалдаж дэрсэн малгайтынхан ялдаг. Nami, Chopper, Robin, Brook хэвийн байдалтай орж Луфи Зефийн тулаан үргэлжилдэг. Зеф нь Баатлс машрыг гараа ашиглан Луфигийн эсрэг давуу талтай байсан ч Луфи бүх хүчээ зааж Зефийн Баатлс машрыг эвдэн аядаг. Гисэн хэдиж Зеф өөрийн хиймэл гар болон хакийг ашиглан Луфитэй тулаан хийдэг. Хоёул нэгэн зэрэг унаж Зеф ялагдлаа хүлээн зөвшөөрч Зеф Луфигийн багийнхныг арай өөр байгааг ойлгож өөрийн үйлслүүдийг бурууг ойлгон Эйн болон Винсээс уучлалгүйж үүний дараа Кизаро болон тэнгисийн цэргийнхээ ирж Зеф Нё тэнгисийн нацистчууд болон дэрсэн малгайтынхныг устгахаар шийтгэхэд Гэтэл Кузаны мөсөн хан гарч Зеф болон бусдыг салгаж дэрсэн малгайтынхан Эйн болон Винс тэрхэд амархан зүгтах боломжтой болдог.
Зев шамнартайгаа сүлийн бэлтгэлээ хийн нас бардаг. Одоог ихнэр Инаба байгааз 2003 онд One Piece-ийн жүжигэн дээр анх Одотой танилцаад 2004 онд турмаа хийсэн юм байна. Одо нэг ажил мэргэжлийнхээ онцлогоос болоод ихнэр хүүхдээсээ тустай амьдарч хагасаа бүтэн сайнд л очт юм байна. Салаагүй муудалцаагүй тустай амьдард юм байна. Тэгээд нэрээ миний бичлэгэн дээр лайк дарж, subscribe дарж дэмжээрэй. Тэгээд дараагийн аним ямар аним байхыг комент хэсэгт бичлүүлдэгээрэй. 俺の名は正義のヒーローゼータ Subscribe.